Сайн байцгаана уу? Намайг Очирван гэдэг. Би өнгөрсөн 1 жилийн хугацаанд Монголоос Английн Манчестер хот хүртэл 14,000 км-ийг дугуйгаар аялан 19 орноор дамжин яваад ирлээ. Can you remember the Wayne Rooney overhead kick goal? Nice to meet you. You okay? Yeah. Яг одоо би Чингис хаан үндэсний музей зогсож байна. Монгол Улсын засгийн газраас Go Mongolia аяныг санаачлан дэлхийн хэмжээнд жуулчдын сонирхлыг татснаар сүүлийн 2 жилийн хугацаанд жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Go Mongolia. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Go Mongolia хөтөлбөр нь Монголыг зорих аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, соёлын өв болон байгалийн үзэсгэлэнт газруудыг сурчлах зэргээр эдийн засгийн үр ашгийг төрөлжүүлж, Монгол улсыг олон улсад сурчлан таниулах зорилготой цогц стратегийн нэг хэсэг юм а. Go Mongolia хөтөлбөр нь 2023-аас 2025 оны хооронд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Япон улсад Go Mongolia арга хэмжээг зохион байгуулж, ойролцоогоор 15,000 хүн оролцсон. Дэлхийн эдийн засгийн форум зэрэг олон улсын чуулган арга хэмжээнд Монголын төлөөлөгчид оролцож, улсынхаа аялал жуулчлалын боломжуудыг танилцуулсан. Энэ нь дэлхийн бизнесийн удирдагчид болон аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм. Бизнес системийг шинжлэх, нислэгийн холболтыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Мөн аялал жуулчлалын зардлыг бууруулах, жуулчдад татварын буцаан олгох өгөх зэрэг шинэ хууль дүрмүүдийг баталсан. Монгол улс Go Mongolia үндэсний брендингийг дэлхийд дахина 3.2 тэрбум үзэгчтэй Английн Премьер Лигийн алдарт Fulham клубтэй гэрээ байгуулж бүтэн жилийн турш хамтран сурталчилгаар болсон зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа юм а. Монгол үндэсний их баяр наадам нь гадны зочдод байгаль нутаг уламжлал өв соёлоо сурчлан таниулах хамгийн тохиромжтой үе юм. Монгол зочлох хамгийн тохиромжтой үеийг наадам гэж бодож байна. Яагаад гэвэл богино хугацаанд Монголын өв соёлыг үзэж харж мэдрэх боломжтой. Тэгэхээр наадам болон түүний ач холбогдлын талаар нэгэн зочдтой хамтран та бүхэндээ хүргэхийг зорьё. Hey, how's it going? I'm good. How are you? Good, good. My name is Achir. I'm Joel. Nice to meet you. Nice to meet you too. I have some questions. Okay. How long have you been in Mongolia? I've been in Mongolia for 2 years now. Oh, that's cool. Have you seen Naadam Festival? Yes, I've fortunately been to 2 Nadams already. That's cool. What did you like about Naadam Festival? I like the wrestling and I like the opening ceremonies a lot. Yeah, Really great. I like too. Yeah. And now together, let's discover the intricacies of Naadam Festival and Mongolian culture. Okay. Yeah. Sounds good. Yeah. Сайн байна уу? Очирван. Сайн байна уу? Чулуун. За, энэ музейн захирал Чулуун гэдэг хүн байна. Тэгээ та бүхэнд одоо бас энэ хөшөөний тухай, Монгол наадмын тухай бас ярих гэж бодож байна. За, Монгол наадам бол үндсэндээ 3 үндсэн зүйлийг өнөө хүртэл хадгалж ирж чадсан. Нэг нь бол монголчуудын нэгдмэл үнэт зүйлийг хадгалж чадсан. Хоёрт нь бол монголчуудын өвөрмөц соёлын хэв шинжийг хадгалж чадсан. Гуравт нь бол Монголын тусгаар тогтнолын үзэл санааг хадгалж чадсан. Тэгэхээр монголчууд Монгол наадмын үед бол жинхэнэ одоо уугуул өвөг дээдсийг дүрд орж чаддаг. Тийм ээ? Ном сумаа харуун, Монгол дээлээ өмснө,
бөхөө хүчээ үзэн. Тэгэхээр тэр уугуул дүр төрх рүүгээ орж чаддаг ийм баяр бол байхгүй. Өөр хааж. Тэгэхээр Чингисийн чулууны бичиг гэж одоо нэрлэдэг. Яг Чингис хаан хэмээх нэрийг бол бичиж үлдээсэн шүү. Одоогоор мэдэгдэж байгаа дэлхийд Монгол бичгээр бичигдсэн хамгийн эртний дурсгал. Тэгэхээр Чингис хаан 1225 онд Дундад Азийг одоо аяндаа хийгээд буцах замдаа Эрчис мөрний хөвөнд бол их найр хийсэн. Өөрөөр хэлбэл ялалтаа тэмдэглэсэн гэсэн үг. За энэ сур харбах тэмцээнд бол Есүнхэ мэрэгэн үндсэндээ 335 алд буюу одоогоор бол 500 м буюу хагас километр ирээдээ харвсан. Wow, it's 5 football fields long. 335 алд гэдэг чинь бараг 500 хэдэн метр ном сумаар харваад байгаа онно гэдэг бол дээр үесээ бид нар ямар агуу түүх соёлтой дээрэс нь баяр наадмаараа дамжуулаад өөрсдийнхөө бэр чадал цэц мэрэгнийг сордог ийм агуу түүхтэй байсныг илүү их мэдэрлээ. Тэгээ энэ бол түүхэнд одоо хамгийн том гавьяа байгуулсан учраас Чингис хааны угсааны хасрын угсааныхан энэ хөшөөг одоо босгосон. Тэгэхээр энэ хөшөө бол одоо Оросын холбооны улсын Эрмитажийн музейд байгаа. Тэг их нь. Гэхдээ энэ бол яг нэгийг харьцах нэг хэмжээтэй. So I learned a lot about Naadam. I've had the pleasure to be here in Mongolia for 2 years, and I've seen 2 Naadams, both here in Ulaanbaatar and both in the countryside. But I really didn't know too much about the long history of Naadam. 1639 онд халахын одоо өндөргийн зануузрыг Чавцан дамбын суудал залрахад их одоо найр хийсэн. За тэр их найранд бол одоо бүх хөрөлдөж, морь уралдаж, за төрүүлсэн морь нь бол түмэн их цологч. За ингээ бүгд нь бол арслан цологч ингэж эхэлсэн байдаг. За энэ бол одоо яг энэ хүрээний нутаг. Одоо яг бидний зогсож байгаагаас дөнгөж хойшоо 4-р дэлгүүрийн энд одоо байсан богдын их шар орд гэж. Тэгэхээр энэ зураг бол юуг харуулж байгаа вэ гэхээр үндсэндээ 1910-ад оны үеийн тусгаар технологийн дөнгөж дараах үеийн Монгол наадмын дэг ёсыг. Тэгэхээр зүгээр монголчууд чинь наадам хийхдээ зүгээр нэг баяр цэнгэл хийхгүй. Үзэгч нь хүртэл дэг ёстой. Тэ. Өөрөөр хэлбэл үзэх гэдэг соёл. Тийм ээ? Үзүүлэх гэдэг соёл. Тэ. Тэгэхээр энэ аль нь бол ийм зохицсон наадам гэдэг өөрөө тийм ийм байна. Тэгэхээр энэ одоо Жавзан дам байна. Түүний хатан одоо дондог дулам. За тэгээд одоо энэ талд нь ноёдууд баруун гар талд нь зүүн гар талд нь бол шашныхан голдуу суусан ийм байдалтай. За тэгээд наадмыг одоо тухайн үеийн наадмын одоо бүх дэг ёсыг багтааж харуулсан одоо ийм зураг байгаа. Жишээлбэл энд ингээд ийм Орос одоо хувцастай, Европ хувцастай хүмүүс байгаа. Энэ юу вэ гэхээр хүрээнд сууж исэн Оросын консулуудын суух асар нь хүртэл тустай. Одоо жишээлбэл ингээд Цэргийн яамны найр, Шүүх яамны найр, Сангийн яамны найр гэдэг ингээд 5 яам өөр өөрийн ёсоор одоо ингэж асарт найрын одоо үд нээд. Монгол наадам бол энэ 800 жилийн туршид асар их юмыг туулсан. Зовлон, жаргал, шашинд орсон, бусдын иргэшээлд орсон, социализмын үзэл санаанд өртсөн, тийм ээ? Баг хаадын үеийн хилмигдүүлэлтэнд одоо өөр хоорондын зөрчилд орж исэн. Гэхдээ нэг л зүйл байсан. 93 наадам өөрийнхөө үндсэн тэр зарчмаа алдаагүй. Тэгээ энэ баяр байсан учраас монголчууд тусгаар тогтнож чадчих. Хэрвээ энэ баяр байгаагүй бол нэгдмэл үнэт зүйл байхгүй. Тусгаар тогтнолын үзэл санаа байхгүй. Өөрийн тэр өв соёлыг тээж явах сэтгэхүй байхгүй болно. Ихэнх баяр бол тэр бусад үзэл санаа янз бүрийн зүйлд өртөж алга болдог. Эсвэл үндсэн утгаа алдчихдаг.
Тэгэхээр ийм юмыг туулж чадсан баяр бол дэлхийд ер нь би цөөхөн гэж боддог. Би наадмыг зүгээр нэг баяр цэнгэл эсвэл спорт талаас нь өмнө юусэн харддаг байсан. Энэ бол монголчууд бидний нэгдмэл үзэл, дээрэс нь өв соёл, шингээсэн үнэт зүйл гэж үнэхээр их боддог байсан. Тэгээ энэ маань өнөөдөр ч гэсэндээ улам батлагдаж наадмынхаа үнцийн ямар олон зүйлийг давж туулж өдийг хүртэл хэв шинжээ хадгалсаар ирснийг мэдсэндээ түүлийн баяртай байна. And also the meaning of it. One thing that I thought was very interesting was how far back Naadam actually goes in Mongolia, in showing how long of a history and how deep rooted it is in Mongolia. I learned today that I thought is the three things about Naadam is unity, culture, and independence. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцсэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. At first we have drink milk tea in Mongolia. Now we are waiting for foods and I miss a lot. I last year cycling for so many long time. Yeah, I miss it a lot. I suppose you have watched wrestling at Naadam past year. Do you recognize of any of them? And So yes, wrestling is one of my favorite oh, that's cool. activities in Naadam and also in Sagansar too in the wintertime. But I do recognize one wrestler. I recognize him because I actually met him. That's cool. So I could show you a picture if you want. Yeah, to see yeah, it. of course. Wow. So here's a picture of us from Naadam last year in Hinti province. Ah, Hinti province. Oh, that's Yeah, cool. Very, very nice to meet him. Great guy, real big guy. Yeah, you know, very big. Also, you. wrestler. Yeah. What food do you like? In What Mongolia? Yeah, Mongolian food. Хуушур. Хуушур бол монголчуудын битүү хоолны төрөлд багтах бөгөөд манжин иргэшээлт байх үеэс газар тариалан анхлан эрхлэх болсон тэр үеэс ихтэй Монголд нутагчсан хоол юм. Уг гарал нь улс орон бүрд харилцан адилгүйж хийх ерөнхий аргачлал нь адилхан олон хоол дэлхийн өнцөг буланборт бий. Хуушурыг хурдан боловсруулах үүднээс халуун тосонд шарж хайрч хийдэг тул зон олон ихээр цугладаг баяр наадам, цингүн, аялал зугаалгын урин дулаан цагт идэх дуртай. Тиймээс ч наадмын хуушур гэсэн хиллэг гарсан. Хуушурны шанзыг гол төлөв махаар хийж давс сонгон саримс заримдаа халуун ногоогоор хачирлан амталж бэлтгэн. Түүнээс гадна төмөс луун байцаа загас үхэр хоньны гэдэсний хуушур, гэрийн хуушур, бөөрийнхний хуушур, давжаа хуушур зэргээр төрөлжин ирсэн Монгол үндэсний хоол юм. So I like a lot of different types of Mongolian food. I like horsur, buz, suvin, also the dried meat soup, Dry meat soup, which is my yeah. favorite. I have to say, love the best dried meat soup I ever had was in Dornod province. Oh, Yeah. It was amazing. Do you know Horhog? Horhog? Of Yeah. course, yes. I Yeah. know Horhog. I like it. Yeah. I remember the first time I had it was at a picnic. It was very good. Хорхог. Гал дулаалгасан чулууг ашиглаж тогоо, сав, арьс, гүзээ зэргийг ашиглан махыг битүүж инэж болгосон хоолыг ерөнхийд нь хорхог гэнэ. Хорхог нь Монгол үндэсний битүү хоол юм. Галд чулуу улаасган хоол цай боловсруулах энэ технологи нь эрт үеэс улбаатай. Эрт дээр үеэсэн монголчууд аяндайн байлдаанд явахдаа хээрийн нөхцөлд тагшинд хийсэн усан дээр борц хатаас ногоо нэмж дээр нь улаасгсан чулуу хийж болгосноор богино хугацаанд нүсэр гал тогоо хүн хүч шаардахгүйгээр хооллож байсан түүхэн баримттай юм а. Эндээс улбаалан тогооны хорхог, гүзээний хорхог, говийн цагаан шувуу, боодог, жимби зэргээр төрөлжин өнөө хүрсэн
Уламжлалт Монгол хоолны өвөрмөц амт бүхий олон хүнийг зэрэг хооллох боломжтой хүндэтгэлийн зоог болон хөгжиж иржээ. Хоргогны халуун чулууг гартаан атгах үнэрийг авах нь хий хуй ядаргаанд тустай гэж үздэг. Oh, nice food is coming. Oh, wow. Look at this. За тэгээд би тийм их хоол орж ирнэ гэж мэдээгүй. Сайхан амтдаг үзээний орхиг орж ирсэн. Наадмын хуушуур орж ирлээ. Монгол махны амтаа маш их сансан байна. And one thing I didn't tell you before is I actually like milk tea a lot. Yeah. Yeah, milk tea is, I like it a lot. Yeah, me too. It's one of my favorite things. Oh, that's cool because some foreign people don't like, it's some different taste, Yeah. Yeah, but you know what? For some reason, when I first had it, up until now, I've always liked it. I've liked it. I like it a lot, actually. This is Arak, Oh, traditional Mongolian drink. Right? yeah, it's good. I like it. Айраг цагаан эртнээс нааш Монгол угсаатны дунд өв уламжлагдсан хадгалагдаж ирсэн технологи зан үлийг шингээсэн өвөрмөц ундаа билээ. Айргийг 100 намрын үлрэлт хийдэг. Гүүний айраг нь 100 цагийн өдөр тутмын хэрэгцээд хүнсний чухал бүтээгдэхүүн болохоос гадна айрагт хэрэгцээд бараг бүх төрлийн витамин, амин хүчлүүд их хэмжээгээр агуулгадана. Айраг бие махбодын дотоод үйл ажиллагааг тухайлбал зүрх судас төв мэдрэлийн системийг сэргээх, цусны эргэлт хоол боловсруулалтыг зохицуулдаг. Бас сүрье, чиг, бам, гэдэс дотрын янз бүрийн өвчтөе хүнд ач тус ихтэй юм. Монголчууд айргийг хөхүүрээр эсгэх, хөрөнгөөр эсгэх хоёр үндсэн аргаар боловсруулдаг. 2020 онд ЮНЕСКОгийн соёлын бит бус өвд хөхүүрийн айрыг эсгэх уламжлал холбогдох зан үйлийг бүртгэсэн байна. Yeah, I've had Eric many times, Yeah. but this one, especially today, is very soft, a very smooth, soft, taste, the way it goes down. I like it very much. Yeah. It's very good. I like too, because it's very soft. За би айраг уугаагүй жил болсон байна. Жилийн аялал хийсэн. Тэг өнөөдөр айраг уугаад үнэхээр сайхан байлаа. Another thing that I learned and I actually like is, eating, you can eat with your hands and Yeah. stuff, you just dig in Yeah. This is like this and it's completely fine. In the US or somewhere else, everyone's cutting. Yeah. And I just want to pick it up and Yeah. just get that little rest. This is very good. We had a great meal in the restaurant. Good conversation. We talked about wrestling, my favorite sport in Naadam. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцсэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. Welcome back. We're here at a Mongolian national. Wait. What? How come you have a tail? What about me? Because I brought my Dell. That's why. Why didn't you bring yours? I don't know. Well, I think you need to go get one. Okay, I will find. Sounds good. Welcome back again. We are here at a Mongolian national costume shop. My friend has his new Dell on. Looking really good. Thank you. Yeah. Яг одоо бид нар Монгол Customs дээр ирсэн байна. Жил болгоны 7 сарын 9-нд Дельта Монгол наадам зохион байгуулагддаг. Энэ өдөр монголчууд бид нар дээл хувцаараа гоёж нааддаг уламжлалтаа болжээ. Дельта Монгол наадам.
Энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Дээлтэй Монгол наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ясны дээл хувцас, эд хэрэглийг сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон наадам болж чадсан байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монгол Customs компани хамтран зохион байгуулж буй Дээлтэй Монгол наадам үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулагдаж оролцогчдын дунд сонгон шалгаруулалтаар хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг зохион байгуулалтад оролцсон дүүрэг, шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг уламжлалтай. Дээлтэй Монгол 2023 наадмын үеэр үндэстэн ястан бүрийн онцлог, түүх, ёс заншил, соёл уламжлалыг илтгэн харуулсан үндэсний хувцастай 8500 орчим иргэн Өвөр Монголын өрдө засах орон, халимаг, бурайд, туваа зэрэг Монгол турхтнууд мөн 300 орчим гадны иргэд зочид оролцсон байна. Дахин давтагдшгүй чамин хийц өнгө загвартай Монгол бахархалуулсан дээл хувцаараа гойж Дээлтэй Монгол наадамдаа оролцохыг уриалж байна. Тэгэд энэхүү наадмын талаар мэдээлэл авцгаая. Сайн нэгч очир байна. Сайн. Манай байгууллага 2003 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлээд Монгол хувцсны нууц төвчөө гэсэн төслийг хэрэгжүүлэхийн хүрээнд хөдөө орон нутгаар явж судалгаа хийсэн. Тэгээд судалгаагаар хийсэн хувцсуудаа сэргээн урлаад тэгээд 2007 оноос эхлэн одоо энэ уралсан олон хувцснуудаа ард түмэндээ таниулъя. Нэгдүгээр хоёрт нь болохоор аялал жуулчлалын гол нэрийн бүтээгдэхүүн болгоё гэсэн зорилготойгоор Дээлтэй Монгол наадмыг нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтран зохион байгуулж ирсэн. Тэгээд энэ ч ингээ 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Дээлтэй Монгол наадамд оролцохын тулд яах ёстой вэ? Бас талбай дээр арга хэмжээ болдог тий. Мэдээлгүй яах вэ? Талбай дээр одоо жил болгон маш өндөрлөөр арга хэмжээ болж байна. Энэ зөвхөн дээл хувцсаас гадна өв соёл ба бид нар бас судалсан таниулж язгуурлаг тоглолтууд бас бүтэн өдөрж ингэ явагддаг байна. Can foreigners participate? Ер нь бол тэглгүй яах вэ? Маш олон хүмүүс гадны хүмүүс оролцдог. Бүртгүүлэн мэдээж тэгээд дээрээс нь бүр энэ наадамд зориулж дээл ойж захиалдаг гадны хүмүүс чочд бас байна. Жуулчд байна. Дээр нь одоо манай Монгол турхнууд болох халимаг, туваа, бурайд, якут өвөр монголчуудаас маш олон дээл хувцас өмсөж энэ чагсаал энэ наадамд гоёлоо үзүүлэх гэж ярьж байгаа жочд их байна. За ингээд манай байгууллага дээр ирснээр одоо манай үндэсний хувцсны музейтэй очиж танилцаад дэлгэрэнгүй сайхан мэдээлэл авах байхаа гэж бодож байна. So as you can see, I have a Dell on, and I've had this Dell for a little bit of time, probably almost 2 years now. Whoa. За сайн байна. Сайн байна. За манай музейгээр ирж байгаа одоо үзэж аваад баярлж байна. Энэ манай Монгол Customs-ийн музей бол байгуулагдаад одоо 20 жил болж байна. Тэгээд энд манайх энэ 16 ясны хувцсыг судалгааны үндсэн дээр хийж энэ музейд тавьсан байдаг юм аа. Монгол эмэгтэйчүүд баяр ёслолынхаа үед ямар хувцсыг өмсдөг, ямар өнгөтэй хувцсыг хэрэглэдэг байсан нь бас энэ тарагдчих болохоор байгаа. Миний арт талбад одоо 13 дугаар зууны одоо жижиг болон байна. Энэ Чингис хааны одоо хувцсыг бол хийж тавьсан байгаа. Одоо Баатруудтай одоо хаттынх нь хувцастай ингэж хийж тавьсан байна. Энэ хувцсууд одоо оддур додсон одоо малгай хувцастай одоо яг одоо дүйсэн хэмжээ эднэр нь бол таарсан юм хувцас байгаа. За өнөөдөр маш олон ястныхаа дээл хувцсыг харлаа. Тэгээ 100 жилийн өмнөх өмсөжсэн дээл гэхэд гоёл нь бас дээлний ур хийц нь их чамин дэгжин байлаа. За тэгээд энд одоо дандаа одоо эдэлж хэрглэж исэн ийм эд хэрэглэлүүд байж байна. Энд одоо бүгдээрээ л одоо 20 дугаар зуунд хэрглэж исэн. Зарим нь одоо бол хэрглэж байгаа. Хүмүүс одоо хөдөөгөрүүл энэ хувцснуудыг бол хэрглэж өмссөн байдаг. За энэ дотор байгаа энэ одоо гоёл зүйлсгэлүүд бол яг эдэлж хэрглэж ирснараа одоо бодтоор байж байгаа юм аа. Хамгийн нэг онцлог юм юу вэ гэхээр энд манай тогтоомын хэсэг байгаа. Энд энэ зааны ясан Монгол шатар байгаа. Энд нэг амьтны дүрс дахиж давтагдаагүй юм гайхамшигтай юм одоо шатар байгаа да. Энийг бол урлагийн гавь зүтгэлт маань гэдэг хүн бол хийсэн байдаг юм аа. Энэ гэр бол бас энэ одоо 20 дугаар зууны сүүлд дунд үеэс хойш ингэж барьж байсан энэ бас түүхтэй юм байна. Одоо дээр үед энэ бол 100 аймгийнх юм. Тэгэхээр энэ
одоо сүүчийн буунтуу гэдэг ном байдаг. Тэрэн дээр гарч байсан хангай базарын удмын хүний одоо хэрэгжилсэн гэр гэж ярьд юм билээ. Тэгэхээр энэ бас юм одоо их томогтой юм сайхан гэр байгаа. Тэгээ энэний дотор байгаа тавилга нь бол яг одоо эдэлж хэрэгжилж яснараа юм оригинал юм байна да. Is all of this really old, or is it's all real and authentic? Yeah, this is real and 100 years old. Wow. Yeah. It's amazing. Yeah, it is. It's also, I think, a small gear for myself being a bigger guy. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцсэн Монгол түмэн минь сайхан наадаарай. Сайн Electronics. So as you can see, I have a Dell on, and I've had this Dell for a little bit of time, probably almost 2 years now. And the way I got it made. I went to a Dell shop. They fitted me. I picked out the material myself. This is actually one of my favorite colors. За өглөө Joyce-той хамт уулзаад өнөөдрийг маш олон зүйлийг сурч мэдэж бас маш их хөгжилтэй залуу, найрсаг, юмд бас гоё сэтгэлээсээ ханддаг хүн байна. Тэгээ 2 жилийн хугацаанд Монголд амьдсан болохоор Монголын ёс уламжлалын талаар мэдлэг сайтай ярилцахад маш амар маш гоё хүн байлаа. I'm looking forward to NADM 2024 and attending the festivities during that time. So, hope to see you around here in Mongolia. We have a lot of fun today and really nice to meet you. Nice to meet you too. Thank you for today. I had a lot of fun. It was a great experience for me. So we say сайхан наадаарай. Сайхан наадаарай. Yes. Now one more time. Let's do it, okay? Okay. Yeah. сайхан наадаарай.